10 жилдээ байхдаа намайг бол хинч тоодгүй байсан. Ялангуяа охтууд тоодгүй байлаа. За гурлаа гэлгүй. За эхлэе. Асуудал. За камер явцсан. За 1 2 3. За сайн орж яхаа. Сайн уу. За тариас хэдэд асуух асуулт байна. За. За юуны төрөнд хойлоо доржхүү гэж химбэ гэдэг үзэхээс та өөрийгөө гоё товчхон танилцуулаач. Зя доржхүү гэж шүү. За доржхүү гэдэг хүнийг ярихын тулд хамгийн эхлээд одоо миний хүүхэд наслаас эхлэх баг. Тэгээд хүүхэд наснда бол яг би хөдөө өссөн. Малчин айлын хүүхэд. Тэгээд гурав шигтэл тоглож өссөн. Надаа өөр хань болох зүйл байгаагүй. Тэгээд тэр цагаас ахуулаад ерөнхийдөө сумандаа сурж боловсрсон. За цэцэрлэгт байх цагаас ахуулаад бол одоо айлаар байж тэ өсөж одоо хүмүүжиж явсан байна. Тэгээд одоо хүртэл ингээд тооцоод үзэхээр ээж аавтайгаа байсан цаг хугацаа маань болохоор 3-4 жил юм байлээ. Яг ээж аавтайгаа хамт байсан цаг хугацаа ингээд тооцоод үзэх юм. Би нэг тооцож үзчихсэн. Тэгээд энэ хугацаанд бол өөрөө бие дааж бас олон зүйлүүдийг сурж, олон зүйлүүдийг мэдэж амьдралыг одоо хүртэл ингээд туулаад явж байна. Тэгээд хамгийн анх доржхүү гэж хүн ерөнхийдөө маш тийм хаалттай, бүрэг, дотгошоогоо ганцаараа байсан. Маш дотгошоо хүн байлаа. Тэгээд тухайн үед болохоор боддог байсан зүйл маань сайн хүн болох, сайхан амьдрах, ээж аавынхаа одоо ачийг нь хариулах гэдэг зүйлүүдийг л их бодож явсан. Дотроо. Гэхдээ гаднаа ил гаргаж чадахгүй тийм хаалттай. Ямар сандал хамгийн анх одоо Улаанбаатар хотод 7 дугаар ангидаа шилжиж ирээд ангийнхантайгаа 1 жил сураад 2 дахь жилдээ болж байгаа шүү дээ. Тэгээд найз нөхөд байхгүй. Яг ангийнхан гэж хүүхдүүдтэйгээ ингээл харилцаад байдаг гэсэн. Гэхдээ найз гэж байхгүй. Хитрхи хаалттай байсан учраас найзтай болж чадаагүй. Тэгээд найзуудтай болохын тулд ангийнхан хүүхдэд одоо найздаа хамгийн анх найзууд болмоор байна гэдэг захиаг өгтөлөө өгчээсэн тийм хаалттай байсан. За тэгээд 2020 оны 5 сарын 19 буюу Үнгүй фитнес гэдэг зүйлийг хийснээс хойш одоогийн доржхүү гарч ирсэн. Одоогийн доржхүү нэгдэж эхэлсэн. Ярьж эхэлсэн байна. Маш сайн одоо өөрийгөө илэрхийлж эхэлсэн байна. Олон нийтэдтэй харилцаж чаддаггүй байсан, хэн нэгэн хүнтэй харилцаа үүсгэж чаддаггүй байсан бол тэр цаг үеэс ахуулаад доржхүү гэдэг хүн харилцаж эхэлсэн байна. Тэгээд одоогийн энэ байгаад орчуу бүтээсэн. Энэ бол мэдээс хашгүй Үнгүй фитнестэй бол холбоотой. Үнгүй фитнес төрийн бас байгууллага үүссэн цагаас ахуулаад одоо миний одоогийн байгаа орчуу гарч эхэлсэн. Доторх хүн маань бий болж эхэлсэн. Өөрийгөө хөгжүүлж эхэлсэн байна. Илүү бас тэ олон нийтэд харилцаж эхэлсэн байна. Гадагшаага болж эхэлсэн байна. Нээлттэй болж эхэлсэн байна. За ийм орчуу бол бий болж эхэлсэн байна. Хөдөлмөрийн хувьд одоо намайг үдий зэрэгтэй болгож одоо үзэл бодлын маань хувьд гэх юм бол хөдөө байсан цагаас ахуулаад одоо би малчин айлын хүүхэд болж өссөн цагаас ахуулаад миний доторх одоо хүмүүжил бий болж эхэлсэн. Яагаад гэвэл бид нар байгальтайгаа ойрхон, мал аж ахуйтайгаа ойрхон тий. За тийм өссөн учраас одоо малтай хайртай тий байгалаа харж байгалийнхаа сайхан биширч дээрээс нь Монголынхон өв соёлыг багаас ахуулаад сурсан учраас хүнийг хайрлаж чаддаг, хөдөлмөрлөж чаддаг тийм одоо доржхүүг тухайн үеийн одоо малчин айлын хотноос бий болгож эхэлсэн. Тэгээ эднэр маань одоо ингэж уялдаж явсаар байгаад одоогийн доржхүүг бий болгосон гэж бодож байна. Саний хариултуудаас нэг асуух юм гарч ирлээ. Та Үнгүй фитнестэй өөрийгөө нээсэн тий багада бүрэг хичмэх байсан гэж байна. Одоо та фитнесээр хичээллээд өөрийгөө нээхэд яаж тусалсан бэ? Тэр талаар та гоё хуваалцаач. Тийм. Хамгийн их нээсэн зүйл бол одоо миний үдээс харж байгаа энэ бичиж байгаа бахан бичлэгнүүдтэй утаснуудтэй эднэр хамгийн их нээсэн юм байна. Яагаад тэгэхээр саруул багш маань намайг ингээд бид нар ингээд лайв хийгээд эхлээд явангууд багш маань ингээд намайг орхичдаг. Тэ чи яар хий гэдэг. Тэгээ би нөгөө нэг юу ч мэдэхгүй орилж харлаад ингээд хийжсэн бичлэг маань байгаа да одоо. Вау та нартай бүгдэнд баярлалаа. Бүгд таслаа дагаад хийгээрэй. Босоороо манайхаа окей. Яваараа.
ярьж чадахгүй орилж исэн те одоо юу яриад байгаагаа мэдэхгүй ямар ч гэсэн л тэр хүмүүсийг ийм гоё эмоцтой байлгах тэр хүмүүсийг ийм гоё одоо идэвхтэй байлгах гэдэг л мессеж миний тархинд байгаад байгаа байхгүй юу. Тэгэл юу ч яриад байгаагаа мэдэхгүйгээр орилж шарлж исэн үеэс л ахуулаад нээж хэлсэн. Тэгээ анх бол яг тэгээд ярьж байгаа зүйлээ ч ойлгохгүй ингээд орилж шарлаад исэн болвол яванда нэгдэж эхлээд ярьж байгаа зүйлээ дистарата ярьдаг болсон, ойлгодог болсон. Тэр энэ утасны цаана байгаа, тэр лайвны цаана байгаа хүмүүсийг мэдэрч эхэлсэн. Тэгээд тийм мэдрэмж баг багаар сууж эхэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг ойлгож эхэлсэн. Тэгээ хайрлаж эхэлсэн. Тэр цагаас ахвал би амар сайн нэгдэж эхэлсэн. Таны ингээ рилиг бичлэг те контентуудыг үзэхээр гоё. Монгол ингээ соёл те Монгол тийм эр хүний нэг мэдрэмж ингээд үзэхэд тийм мэдрэмж Монгол эр хүний гоё мэдрэмж төрдөг. Тэгээ та яг Монгол өв соёлыг ер нь мэдрэмж төрдөг. Ер нь рил контентуудаараа та хүмүүст ямар мэдрэмж өгье гэж ер нь зорддог вэ? За би яагаад одоо ерөнхийдөө яг тийм их хүн мэдрэмж өгдөг вэ гэхээр би нэгдүгээрт бол түрүү ярьсан одоо хөдөө өссөн малчин айлгүй. Тэгээд өв соёл бүх юм бол мэднэ. Би өхөр сааж чадна, гүүс сааж чадна те. За тэгээд цагаан эдэгээ хийж чадна. Монгол өв соёлтойгоо их ойрхон өссөн баггүй. Дээрээс нь би үндэсний бүх гэдэг зүйл одоо үндэсний бүх гэдэг спортоор би хичээлсэн. 7 жилийн хугацаанд би бүхий спортоор хичээлсэн. Сумын начин цолтой. За тэгээд дээрэс нь одоо энэ өв соёл гэдэг зүйлийг хүмүүстэй түгээхийн тулд одоо Монгол хэв маягийг барьж эрхэмлэж явахыг хичээдэг Монгол эр хүний хувьд. Энийг суулгасан зүйл бол мэдээж үндэсний бүх маань хүндлэх ёс, мэдлэх ёс тий. Дээрээс нь одоо өөрөөсөө ахмад хүнтэй харилцах одоо тэр үндэсний бүхийнхэн одоо өв соёл тий. Одоо яг тэрэнд ингээд би өөрөө чанагдаж явж исэн учраас энэ бүгд бол суудсан байгаа. Миний одоо намайг харах юм бол би өөрөө бас яг тийм их монголчууд царайтай байх ер нь. Тэгээ дээрэс нь одоо үндэсний бүхөөрөө барилдаж исэн учраас миний бие мах бол одоо ерөнхийдөө яг тийм одоо биеийн хөлөмжийг маш сайн гаргаж өгдөг гэж боддог та ер нь. Өдийг хүртэл та тооштойгаар фитнесээр хичээлэхэд ер нь юу нөлөөлдөг вэ танд? Бидний Монгол өв соёл гэдэг зүйл бол өөрөө ийм юу байхгүй юу? Биднэрт ийм хат төсвөр хатуужил суулгадаг. Ялангуяа мал аж ахуй буюу хөдөө малчин айлын хүмүүс бол их төсвөртэй хатуужилтай төвчээртэй болчтой шүү дээ. Яагаад тэгэхээр байгальтайгаа ойрхон, мал аж ахуйтайгаа ойрхон. Одоо өдөржингөө хоньоо дагаад тэр хоньыг хариулаад явна гэдэг бол өөрөө маш их төсвөрийн асуудал байдаг байхгүй юу? Маш их төвчээр суудаг байхгүй юу? Тэ хонь маань ийшээ ч явна, тийшээ ч явна, дагаал гүн, уул руу ч явна, хад руу ч явна, ус руу ч явна. Тэр болгон дээр чинь дагаал явна шүү дээ. Эргүүлнэ. Тэгэл тэнцэн чинь ганцаараа өөртөөгөө ажиллана, өөртөөгөө ярина тий. Тэгээд морин дэлэн дээр байх мэдрэмж. За тэгээд тэр уралдааны морийг унах, тий, малтаа ноцолдох, одоо адуу малтаагаа ноцолдох. Энэ болгон чинь бид нар төсвөр хатуужаа суулгадаг, өглөө эрт босох, тий. За таны хичээлдэг спорт болон өөрийн мэрэгчлээ та товчхон танилцуулаач. За би бол багш тасалжуулагч мэрэгчлээ. Дээрээс нь би үндэсний бүх чөлөөтөөгч, одоо бүх хөнгө атлетик, фитнес. За тэгээд иймэрхүү зүйлүүдээр хичээлдэг. Одоо та хичээлдэг төрлөөр зорж байгаа зүйл байгаа юу? Тэг хүмүүст юу хүргэх хичээдэг вэ? Бас өөрийнхөө мэрэгчлэрээ. За сүүлийн 3 жилийн хугацаанд бол би яг фитнесийн салбар руу орж фитнесийн спортоор хичээлж эхэлсэн. За тэгээд одоо бол 5 сарын 11-нд улсын аврагтай улсын авраг руугаа бэлдэж байна. Сая 3 сард бол хотын авраг болсон. Хотын аврагаас бол хүрэл медаль авсан. За тэгээд энэ яагаад фитнесийн би спортоор хичээллээд яваад байгаа вэ гэхээр хүмүүст эрүүл амьдралын хэв маяг гэдэг зүйлийг сурчлах тий энэ спорт гэдэг зүйлийг таниулах. За тэгээд залуучуудыг одоо яг энэ зөв амьдралын хэв маяг руу илүү одоо суралцуулахыг хичээж байгаа. Үйлдэлээр энэ болгоныг харуулж, таниулж, мэдрүүлэхийг хичээж байгаа. Яагаад гэвэл спорт гэдэг зүйл өөрөө хүмүүсийг төсвөр хатуучлалтай болгодог, сахилыг баталтай болгодог, тууштай болгодог, харах үндсийг өөрчилдөг тий. Илүү ийм одоо ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд гоо зүй гэдэг зүйл хамгийн чухал байдаг гэхгүй юу? Одоо энийг ярь за би мангар хөгжилтэй юм ярьчих. За яагаад тэгэхээр би 10 жилдээ байхдаа намайг бол хинч тоодоггүй байсан. Ялангуяа охтод тоодоггүй байлаа.
тухайн үед чинь бас л хүүхэд юм чинь үерхийг боддог. Тэ ингээд бас нэг краштай хөөрхөн охин хардаг. Тэ тэгээд тэрэндээ ингээд таалагдахаа захиа өгдөг. Тоохгүй шүү дээ. Одоо тухайн үед хин намайг тоохов дээ. Гачин биетэй, царай муутай, улаан хацартай, тэгээд өдөөний тийм нөхрийг бол тоохгүй шүү дээ. Тэгээд би хаа маань өөрчлөгдөөд, гой зүй маань өөрчлөгдөөд одоо би өөртөө ийм ихтгэлтэй болоод ирэхийн цагт бол угаасаа тий хин нэгэн одоо өөрийнхөө таалагдж байгаа эмгтээ дээр очиод танилцыг хийж танилцдаг хэмжээний болох тий өөртөө тийм ихтгэлтэй болох гой зүй хувьд хаач очиод хувцас тайлсан нүүр бардам тайлчих чадaltaй болох энэ бол өөрөө гаднах гой зүй доторх гой зүй бол өөрөө юу вэ гэхээр нөгөө сахилга бат эсвэр хатуужил тий үзэл бодол хүн өөрөө яг ийм хүнлэг байх юмс чанартай байх. Энэ бол оны суугаад юм бол хүн өөрийн гоё гэгээлэг болдог, гоё болдог. Хувийн гоё асуултууд яа. За. Ер нь танд тийм хөгжилтэй дурсамжаар фитнесээр хичээлэхэд хөгжилтэй юмнууд хэрэг гарч ирж байгаа. Тэр талаараа уулзчих. Хөгжилтэй юм. Өөрөө ч нэг ийм жишээ байгаа. Тэрийг би ярих гэж бодсон юм. Хамгийн анх би фитнесийн салбар руу ороод тэрнээс өмнө өнгөө фитнес бид нар чинь ажиллаулаад бараг жил гарсан болсон. Би чинь 105 кг-аас 74 кг болтлоо. Жин хасаа 31 кг өөрөө хасцсан. Тэгээ нэг юм турга тэгээ орж ирээ бэлтгэл хийгээ байжсэн чинь манай онлайны гээд шав маань орж ирэхгүй юу? Найзаагаа дагуулсан. Энэ ган дээр явж таараа. Тэгээд би чинь 74 кг-тай туранхаа чүрийсэн залуу байгаа шүү дээ. Тэгээд багш гээд байгаа. Тэгээд надаас манай тэр онлайны шав маань мундаг үр дүн гаргадаг мундаг багш байгаа гээд сургалт авъя гэ найзтай хэлээд тэгээ найзтай хийсэн чинь найз намайг тухайн үед бол нэг энэ туранхаа нөхөр тий юугаа чаддгийг гэж ботсон байгаа байхгүй. Тэгээд надтай 3 сарын дотор манай хоёр шав маань тэр намайг тэгж ботсон шав маань 30 кг ассан. 2 см дээшээ өндөр болсон. Энэ ган дээр хамгийн том амжилт гаргасан шав байхгүй. Тэгсэн чинь тэр шав маань надад сүүлд нь 3 сарын дараа надад тэгж хэлж байгаа. Тэр үр дүнг мэдэрчээд би анх таныг тэ туранхаа жирээсэн залуу орж ирээд багш инэ гэхэр чинь за эмчтэй тэ өөрийгөө өөрчилж чадаагүй байж намайг өөрчилж чадах болоо да гэж бодож исэн гэдэг. Гэтэ одоо бол би шал өөр бодолтой байгаа. Хүн гаднах харагддаг төрхөөсөө биш доторх мэдлэг одоо тэр мэдлэгтэй байд юм байна. Тэгээд дээрээс нь 3 сарын хугацаанд та ямар хэмжээнд өөрчлөгдөж намайг ямар хэмжээнд өөрчилсөн бэлээ. Тэгэхээр хүний гаднах төрхөөр нь битээд өгнөрэ гэдэг юмыг тэр мессежийг авч ийсэн. Төсвөлтөнтэй гоё залуустай уриалга болгоод өөрийнхөө зүгээс гоё уриалга хүлээж. За би залуучуудтай дүүнертэй одоо ах эгч нартай хандаж хид хідэн зүйлүүдийг бас хэлмээр санагддгийн. Тэрний нэг нь болохоор нэгдүгээрт өөрийгөө өөрчлөх нь хамгийн том алхам. Гэхдээ ярьдаг биш үйлдэл хийдэг байгаарай л гэж хэлмээр. Дийлэн хүмүүс нь ярьдаг би жингээ асмаар байна. Би эрүүл гоё болмоор байна. Би энэ залуу шиг гоё биетэй болмоор байна. Тэ? Тэнгүүтээ би бол ингээд сахилга баттай тууштай гэж яриад идэв. Тэнгүүтээ эхлээд нэг сар болоод 2 сар болоод хийгээд нэг 5 кг 10 кг хасчихна. Нөгөө үр дүнгээ бусдад ярина. Би бол амар байсан. Би бол амар хоол байсан. Би бол амар сахилга баттай байсан. Би бол мундаг байсан гингүүтээ нэг 5 кг 10 кг-ийнхаа үр дүнд ханангуудаа хайчаад дахиад ууж идэ шоудаад дахиад нөгөө буцаад нөгөө амьдралынхаа хэм маяг руу шилжчихдэг байхгүй. Тэгээд дахиад буцаад илбэр чинь дахиад буцаад эхэлнэ. Тэрийгээ дахиад би лаг эхэлж байгаа сахилга баттай байгаа гэж ярина. Энэ бол өөрөө биш ээ. Сахилга баттай тууштай байна гэдэг чинь та 5 жил 10 жил доотлон хийсэн байх хэрэгтэй. Тэрнийхээ төлөө тууштай хөдөлмөрсөн үр дүнгээ харсан байх хэрэгтэй. Одоо хүртэл яга хөвлөнийхээ булчинтай явж байгаа тий. Ийм яагаад юм бэ? Одоо хүртэл яагаад тэгвэл энэ сахилга баттай хадгалаад өөрийгөө илүү өөрчлөөд илүү тий өөр төвшөнд аваачаад явж байна. Тэгчээд би сахилга баттай байгаа, тууштай байгаа, мундаг байгаа гэж яриул болно шүү дээ. Дүнгэж эхлээд яваад удаагүй үежээж сахилга бат тууш яриад мундаг байдлаа яриад тий би бол амар байгаа гэж яриад тэгсэн мөртлөө тамхиа татаад архиа уугаа шоуд байгаа. Монголд яагаад хорт хавдрын төвшин дэлхийд нэг иргэнэлттэй байна. Илгэний хорт хавдар, ходоодны хорт хавдар. Энэ бол өөрөө цэвэр бидний идэж ууж байгаа юмнаас шалтгаалтай амьдралын хэм маягаас шалтгаалтай байхгүй. Энийг яагаад ойлгохгүй? Одоо дүүнертэй хандаж хэлэхэд бол сүүлийн үед тэр электрон тамхи гэдэг зүйл бол живж байна. Бүр үнэхээр живж байна. 10 жилийн дүүнер тэрийг хобби мэт хэрэгжилж байна. Зогсоо зайгүй юм бэ.
зогсоо цайгүй хэрглэж чинь тэрийг мундаг лаг харагдаж чинь гэж бодож чинь. Үгүй. Мундаг лаг харагдаад байгаа юм биш. Та нар эрүүл мэндэ дуусгаад байгаагаа ойлгохгүй. Тухайн үед яг гоё харагдаж чинь те залуучууд нь охтуудтай гоё харагдах гэж, охтууд нь мундаг гоё эмхтэй болох гэж татаад байна. Үгүй. Энэ бол биш. Энд чинь та нарыг үхэл рүү ч явуулчихж байгаа. 5хан жилийн дараа 10хан жилийн дараа уушигны хор тавдраа дэлхийд дахиад араас нь ороод ирнэ. Ингийн бол 3 зүйлээр дэлхийд ирэмлэгдлээ. Элэгний хор тавдар, хотоодны хор тавдар, уушигны хор тавдар. Уушиг удахгүй шүү. Ягаад гэвэл тоосонцор маш их байна, утаа маш их байна, стресс маш их байна. Дээрээс нь тамхины хэрэглээ. Асар их байна. Энэ бүгд ороод ирэх юм бол уушигны хор тавдраа дэлхийд дахиад ирэмлэгдлээ нэгт. Араас нь алкогольны хэрэглээ дэлхийд нэг рүү ороод ирж байгаа бас. Энэ алкогольны хэрэглээнээс болоод сэтгэл готрол гэдэг зүйл асар их болж амиа хорлолт маш их болж байгаа шүү. Тэ? За дээрэс нь залуучууд маань хитрхи их алкогольны хэрэглээ, зугаа цэнгэлний хэрэглээ рүү орж шилжснээсээ болоод амьдралаа оронгоор нь эргүүлж байгаагаа одоо мэдэхгүй байгаа. 5 жилийн дараа 10 жилийн дараа эн чинь мэдэгдэнэ. Баг багаар шаталсаар байгаа. Жишээ нь одоо би өөрийгөө нэг сав гэж бодъё. Би бол ингээд сав баггүй юу? Одоо эн чинь ингээд хоолонд идэж чинь. Миний хотод руу л орж байгаа шүү дээ. Хотод бол өөрөө юм сав юм. Тэнгүүд яаж байгаа вэ гэхээр энэ сав руу би хаа хамаагүй юм чихээд их юм бол энэ хогийн сав болчих واخгүй. Хогийн сав. Би хэрэгтэй юм а чихээд их юм бол минийх эрдэнэсийн сав болохгүй. Ийм болох. Тэгэхээр бид нэр хотод руугаа юу хийж байгаа, биелүүгээ юу хийж байгаагаас хамаарат бидний бие махбодод бол сэтгэлгээ тэр хэмжээнд өөрчлөгддөг гэсэн. Та өнөөдөр сайхан амьдралыг зориод байгаа бол идэж ууж байгаа юмдаа анхаар. Идэж ууж байгаа юмдаа анхаарж байгаа хүн цахилгаан баттай болдгийг. Цахилгаан баттай болж байгаа хүн ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Дасгал хөдөлгөөн хийж цахилгаан баттай болсон хүн харах өнцг нь өөрчлөгддөг. Тэгээд сэтгэл зүйн өөрчлөгддөг. Тэр хэмжээгээр амьдралын хэв маяг нь өөрчлөгддөг. Хүрээлэл өөрчлөгдөнө. Найз нөхөд өөрчлөгдөнө. Тэ? Одоо нөгөө бидний хүсэж байгаа сайхан амьдрал чинь зүгээр л энгийн иймхэн байсан гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэ? Түүнээс биш бид нар сайхан амьдралыг бий болгохын тулд мөнгөний араас хөөцөлдөж болох байхгүй. Мөнгө бол хүссэн үсээгүй бидний төлөө ажиллаж явах хэрэгтэй зүйл. Уулна. Бид нар мэдрэг боловсрол руугаа хөрөнгө оруулалт хийгээд өөрийнхөө бие махбод руу хөрөнгө оруулалт хийж чадах юм бол тэр бүх зүйл чинь амьдрал чинь дагаад ирдэг юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энийг ойлгодгүйгээсээ болоод бид нар яаж байгаа гэхээр нэгэн хэвийн хайрцаг нь баригдчихад байна. Энэ хайрцагнаас гарч сэтгэж чадахгүй байгаа. Энэ хайрцаг нь дотроо л байгаад байгаа учраас таргалтаасаа салж чадахгүй байна. Цахилгаан баттай байж чадахгүй байна. Сэтгэл готролд ороод байна. Арх тамхины хэрэглээ ихсээд байна. Амиа хорлолт ихсээд байна. Тэ? Энэ бүгд ихснээсээ болоод асар олон зүйл рүү бид нар мууруул яваад байгаа гэсэн. Гоё чөлөөтэй гоё ярьслага. Өрнөст баярлалаа. За баярлалаа. Дараагийн влогоор юу болцох вэ гэлээ. Шууд ингэж ярьж байгаа гоё зүйлүүдийг угаасаа. Аагүй юу. Ерөнхийд өрсөд бол бүгд ярьсан. Тийм. Дараагийн влог дээр та юу болцох гэж бодож байна? Асуултыг болцсон. Хаваа хаваагийн басаж байна. Нөгөөсөө одоо ингээд ерөнхийдөө контентээр дамжуулаад маш олон хүмүүст гоё мессеж өгөх юм. Ялангуяа залуучуудад юу спорт гэж юу юм. Тэ? Спорт одоо ингээд спортод хүн дурлах юм бол яаж болдсон бэ гэдгийг харуулах гэдэг. Би одоо дараагийн контентуудаараа дамжуулаад хүмүүст юу өргөж байгаа. Үндэсний бүх чөлөөтэй өгч удаа бүх ер нь спортын бүх төрөл бүгдийн контентоор дамжуулж хүргэн залуучуудаа. Би өөрөө хий. Ойлно. Гар яаж шалбардгийг те нэг удаагийн бэлтгэлд ороход хүн ямар хэмжээний гоё төр мэдрэмжүүдийг авдгийг дээрээс нь юу мэдэрдгийг тэр бүгдийг ингээд өөрийнхөө бие махбод яагаад тэгэхээр би бүгдийг хийж үтцсэн учраас бүгдийг нь мэддэг учраас асар олон залуучуудад энэ гоё мессежүүдийг бүгдийг нь өгөхийг бодож байна. Дээрээс нь атлетик бие гэж ямар бие байх хэвээр юм бэ? Хайбрид атлет төрөл гэж ямар байх хэвээр юм бэ? Хүн те гоё булчинтай байх хэвээр юм уу? Булчин төсвөртэй байх хэвээр. Атлет байх хэвээр юм. Юм болгоныг хийж чаддаг чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Том булчиндаа биш байхгүй юу? Хүн атлет байх хэрэгтэй. Тэр булчингууд нь ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэ? Одоо жишээ нь зүгээр ийм амьдрал дээр одоо жишээ нь би зүгээр хүмүүс ингэж ярих дуртай байхгүй юу? Одоо ингээд тий ямарваа нэгэн байдлаар вирус гарч ирсэн. Сая корона шиг вирус гарч ирээд зомбитой болчихлоо. Дэлхийд даяар. Тэ? Ингээд зомбитой. Тэнгүүд зомби ингээд араас чи хөөгөөгүй шүү дээ. Гүү чадахгүй амьсгаад тий араас нь баригдуу зомбод хазуулчвал яах юм. Тэ зүгээр л ингийн зүгээр юм фантазаар төсөөдөд үзэхэд тийм үстэй.
Ямарваа нэгэн зүгээр бидний ингээд араас хөөдөг тэр зомби нар чи муухай хурдан шүү дээ. Ядрахгүй цуцахгүй тэг ингээд гүүн штэ араас. Би гүүгээ зугатаад ядаж нэг юм дээгүр үсрээ гарч чадахгүй бол яах юм бэ? Тэ. Тэгсэн чи нэг юмны араас гүүж яагаад үсрэх гэсэн чи ивэн болохгүй бол яах юм бэ? Тийм үстэй. Тэгэхээр эвтэй байх хэрэгтэй, атлет байх хэрэгтэй, бүх талаар булчин чинь төсвөртэй байх хэрэгтэй. Тэгжээж бид нар амьдрал дээр өөрөө эн чинь амьдрал дээр хэрэгтэй юм баггүй юу? Атлет бий байх. Энийг л би ингээ залуучуудтай илүү гоё үрийнхээ сая хитрхийн фантаз явуулчихлаа шүү. Зомби момби яриа те. Гэтэ ер нь бол ийм байх магадaltaй байхгүй юу? За. Яраг За. Гоё ярилцлага бол. Тэглээ.